Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань та бүхэндээ шинэхэн дугаараа уламжлалт ёсоор Баянгол зочид буудлын хойно байрлах The Corporate Улаанбаатар хотел зочид буудлын 2 дахь хот байрлах Chairman ресторанаас хүрэхэд бэлэн болоод байна. 5 тухтай орчин найрсаг үйлчилгээг хүсвэл та заавчгүй Chairman ресторанд хүрэлцээрэй. За ингээд өнөөдрийнхөө зочныг танилцуулахад маш их даатай байна. Миний хөндөж явдаг, миний хайрлж явдаг уран бүтээлч ах маань өнөөдөр миний урилгыг хүлээж аваад хоёр сайхан дурсамж ярих гэж сууж байна. Хоригл ахта энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамч гэсэн өнөөдөр бас үзэж байгаа хүмүүстээ бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Хоригл ах маань сая нэлээд завгүй багт нь би бас дундуур нь өчтөрхөн одоо нэг гоё мини жижигхэн тоглолт Ивент хийсэн тийм. За ойрд ер нь ингээд нэг сошиалар дээр бактери гээд нэг лайв сешн дээр тоглоод за тэр бас нэг сая өчтөр ивент хийлээ. Сарагч тайд маань ус дууллаа. Ерөнхийдөө ингээд актив болчихвоо, юм хийгээд эхэлвөө, ямар юм тохио өгсөн үгүй юу? Бог бичнэх актив болов зүгээр. Танаас энэ нөгөө бактерийн нөхцөл төдөө хүүхдэд дүүнер штэ тий. Таны дуунуудыг ингээд зэрэг тоглоё. Тэгээд ингээд нэг юм ивентүүд баа юм хий. Энэ янз гарах юм. Тэгээд санал гаргахад нь би ч өөрөө юм залхуун ингээд уусгараа байж тийг. Тэгээд тэдний санал гаргахаар нөө за тэгээд өчигдөр нэг жижигхэн тоглолт хийсэн. Тэгээд би ч одоо нэг буцаал эргээл гой дугуй цохиогоол, гой дугуй тоглоод хайста балаа авахндэл гэж бодсон шүү дээ. Гэтэ заавчгүй бас ингээд одоо ч таа бас ямар нэг амар хөвшин хүн биш ямар гоё хүн ингээд юма хийж ивэл тий. Харин тийм ерөнхийдөө би ч нэг студийн ажиллагаал болсон нэг хүний юм хийдэг. Хүмүүсийн дунд найруулах юм олоо дэвгэн бичин. Тэгэл тэгж явсаар бол тэгэл тэрнээс гарахаа үлдсэн юм. Нэг ороход 101 гарахад яг юм тийм. Үйлсрэл өнгөрсөн. Тэгээд таны хөрмийн ордон дээр багт чинь би нэг орж гарсан. Тийм. Одоо та чинь нүгээр телевиз рүү явцсан сураггүй шүү дээ. Тийм, телевизэн, ESPN телевиз тавьчихсан. Энэ тэр тогтолтой хийгээд одоо тэгээд дуусна. Яг өөр юм хийн гэхээр бас хүн нэг тийм студи ажил болцохоор ингээд яадаг. Тэгээд би ч нэг өөр нэг амар тийм тоглолт хийгээд байна. Энд ч бас багцсан өнгөрсөн л дээ. Тэгээд яг одоо нэг энэ бактерийн сайн нэг намайг нэг жоо сэрэж байгаа юм л та. Тэгээд TV-ос юмудаа хийгээч баага одоо юмудаа энэ таны донод олсон зохиосон дуунуудаар бянз харах юм. Гой санаа байна шүү. Энэ асуудлыг би бол заавч хөндий гэж бодож байсан байна. Бянз хийдин ч вэ нөө бянз ч вэ нөө заавч нэг юм альбом баймаар байгаа байхгүй. Тэгээ түүх зориулаад тий. Та чи бас нэг 2-2 бас том хамтлагийг бас нэг дамнсан юм уран бүтээлч. Оргилахтай уулзж байгаа юм чинь гадаад талын дээд сургуулийн харьяа байсан үеийнхийнх нь хамтлагийг ярихгүй болохгүй. Одоо тус хамтлагч одоо гişүүд нь хичнээн хүн байсан юм. За ер нь бол эн чинь нэг дээд сургуулийн хамтлаг болохоор оюутнуудаас бүрддэг. Тэгэл оюутнуудад дундаас хин аюустай байна. За чи бөмбөг тоглож чадахгүй. Энэ клавиш тоглож чадахгүй. Гитар юу гал дуул үзэл тэгэл зарим төгсөөч харж байгаа яах вэ? Тэр зүгээр за оюутны жилийн 3-4 жил гэж 3-5 жил тий. Тэгэл тэр хугацаанд байж байгаа л тэгэл тараад. Уг нь бол 85 онд байгуулагдсан байгаа. Манай багш Алтан гэрэл одоо Алтан гэрэл багш маань гадаад харилцааны яамны сайд байсан. Тийм шүү дээ. Бас энэ марцл бас нэлээд үүрэг гүйцэтгэсэн хүн байгаа. Бас ташин тэл багштай бас мэд төшөөлөө. Бас чадаагүй. Би ч гэсэн бас жоохон биечлөөшөд
Тий. Тэгээд 85 онд байгуулагдаад тэгээд тэр үед ч нэг социализмын үед байсан. Тэгээ нэг улс төр мострын холбогдлолтой тийм урлаа моралтай хандлагатай. Энд болж. Тэрийг одоо яг хэлж мэдэхгүй. Тэгээ тэр 85 онд тэгээд өвтөнгийнхэн хамтлаг байгуулагдаад тэнд тэмцээнд оролцоод 3 дугаар онд жил орсон. Тэгээд 1-р онд өргөө 2-т айж юм. Тэгэхээр ч бас дээд сургуулийн хамтлаг бас сайн тавьсан биш. тавьсан байхгүй. Тийм бэ. Тий. Айрсан биш. Тий. Тэгээд тэрний дараахан жил нь би 86 онд оюутан болоод тэгээд сургуульд ороод тэгэл нөгөө 86 дөнгөж ороод урлагийн үйлчлэг гэж болдог. Би гитар дээр ангитай гэл ингээл өгч намайг харсан юм л. Тэн өхөр манай өрөөнд төрөөд тэгэл гитар тоглож үзэл. Энэ яаж вэ? Энэ хөгжим арталтны юу гэж сонсож байна уу? Юу сонс би мэдэхгүй. Би нэг жоохон тийм хөвчөн мөгч юм. Мэдэхгүй. Тэгэл за мод хамтлагтаа хаана маань. Тэгэл үеийнхэн хамтлагт орчлаа. Яастаа нэг проскол бэлтгэл хийдэг. За тэгэл манай нөгөө 309 гэдэг манай сургуулийн өрөө одоо нэг хөгжмийн өрөө л. Тэгэл за тэднээс өрөөд гэл. Тэгэл тараал дээрээс шууд нөгөө өрөөнд л очиж дөөсч өгч яана. Тэгээс бэлтгэл хийгээл. За чи энийг сур. Яаж яана? Чи шал удлаа тоглоод байна гэж загнуулаад. Тэгээд өстө нилээ тэгж нэг хамтлагийн гишүүн болоод тэгэл шинэ жилдээ арах хэмжээнд тэгэл тоглолдог. Уулынхаа арах хэмжээ. Та нар юу дуулдаг? Гадаад дуу юу? Орос дуунууд болцуулдаг. Яг одоо Монгол дуунууд. Яг тийм. Яг та үеийнхээ хамтлагийн яг гол анхны хит нь бол яалчгүй таны нэг өцгөөс. Харин яавал нэр вэ? Тэр чи яг нөгөө нэг манай хамтлагийн гişүүд бүгдээ төгсөө явчихсан. Тэгээд хоёрхан гişүүд манай алтан заяа хойл үлдчихсэн. Тэгээд би төгсчихсэн. Тэгээд төгсчод төгсөлтийнхөө нэг баяр маяг гээл нэлийн жоохон халамжсан бол айдууны зүгээр гэдэг юм болж байна. Ёо том наадан бол. Тэр наадан бол тэнд нөгөө хөтлөгч нь инхтэй ихжсэн. Манай хамтлагийн бөмбөцний ихнэр инхтэй. Тэгээд яаж би ч нөгөө жоохон бацаа юм чинь 23-тай согтсон. Манай алтан заяа бас жоохон халамжтай. Алтан заяа чинь төгсөө явчихсан. Алтан заяа сургууль дарагтай ажиллаж байсан л да. Нөгөө энэ техник хариуцсан тийм мэргэжилтнэр ажилласан. Тэгээд орсон чинь инхтэй их гэж. Ийм төвцөн болж байна. Чи хоёлаа амар наа тэмцээд чи орын гэж. Тэгээ харсан чи маргааш нь ирээд мэдлэгээ бэлэн байсан юм биш. Тэгээ тэрийг яагаад тэгээ харж байгаа юм чи шагнал дүүдүүр байна гэсэн. Аргийн тавд байж лээ. Аргийн тавдаас орцсон шүү дээ. Тэгээд яасан чи өстө юу вэ? Юу яачлаа. Санаандгүй юм боллоо гэж. Тэгэл тэрнээс хойшлаа. Тэр их дуу ингээл сар хурдцтай айгүй ингээд тарсан дуу шүү. Одоо тийм л юм шиг. Тэгээ би ч тэгэхээр Монголын радиог орч хүртэл явж байгаа шиг их гоё дуу шүү дээ юм. Энд тухайн үед бас тэгэл нөгөө тэр нэг юугаар л их тарсан юм шиг. Тэгэл телевизийн нэг үегээр телевизийн бичлэгээр. Тэгээд одоо тэр үед чи ямар ингээд тэгэл гараас гарт хуурцагнаас хуурцахын бичигдээд явж ирсэн шүү дээ. Баян дуунууд чинь тий. Харин тэр үед чи нөгөө ямар юу гэж байх биш байхгүй.
Тэгээд ямар CD shop, кассетны shop гэж байхгүй тийм нэг наран хуучин Дэнжимэнг дээр ингээл хувлаа зарлаа тий. тэгэл явж ирсэн шүү дээ. Энэ нөгөө нэг урцааны тэнд бас нэг хувилдаг. Тэгэл ингээл тавьчихсан. Янз бүрийн тухайн нөгөө нэг 90-ад оны эхний 80-ад оны сүүлийн оног бичсэн. Тэгэл хувлаад. Эсвэл наран тул зах бишээ. Юун дээр нөгөө нэг Дэнжимэнг. Тий Дэнжимэнг. Энэ дээр ингээд хувлаад зардаг. Өөр тийм юу байхгүй. Сүлжээ байхгүй. Тэгээд ингээд тэр дууга хаана бичүүлж ирсэн? Та нар өөрөндөө л өөрсдөө бичвүү. Өөрсдөө тэр үуч ямар студент гэж Монголын радио телевизэн дээр л бичдэг байсан юм зү. Гоё хамтлагууд. Тэд нар чинь бүгдээр адилхан. Монголын радио телевизийн техник бол арай айгуус. Манайх чинь зүгээр л нөгөө дөрүүлжийн юм кассет тий. Гэхдээ манай сургуулийн нөгөө нэг Ханберг гэдэг одоо чинь Швейцар лүү Шведих лүү их сайн ийм юунууд тийм магнитофонтой тэгээд микрофонод надад Шведих шиг Ханберг Шведих лүү тэгэл тэрийг ингээд яагаад бичээл тэн дээр өөртөө бичдэг байсан. Нэг бүлт байж орс чөл бүлт. Яа ингээд нэс нахвар дуустал. Ерөөсөө тэр үе юм шүү дээ. Монголын радио телевиз гэсэн. Ундаас нь тийм байсан. Нэс нахвар дуустал алдуул тэгэл дахиад санаад. Яг тэр шиг тэгэл ингээл бичээл. Тэгж яажсан. Тэгээд хойд чинь тийм олон замын магнитофон гэж байхгүй. Одоо нэг хөгжмөө бичээ дээрээс нь дахиж нэг өөр магнитофон ингээд салгуулж авахулж байна. Тийм л үс. Тэгээд одоо бичлэгийн чанар ямар одоо бол хажуулах юм. Тэгээ энэ тэнд явж байхдаа оргилах дуу маань ингээд автобусанд ч юм уу ингээд зах дээр ч юм уу ингээд айл мэдэр ингээд ихшилж ах ч байсан. Гой сэтгэл төрдөг байсан. Одоо би нэг өөрийнхөө юунаас айгүй ичдэг. Тэгээд нэг телевизэнч бай, аудиоч бай, юм сонсдог тэгээд ингээд дэс авчихсан. Тэгээд бишээ тэндээс холдохын зүйл болоод явчихсан. Их тийм хүмүүс байдیں۔ Өөрийгөө дуу болог сонсоход амар ичиж санаа. Чи дараа нь ингээд хүс гарахаас зааш их шиг. Болтол явчихдаг штэ. За ингээд үеийнхэнтэйг бол ингээд салаад бутраад ингээд байхгүй болсон. Тэрнээс ч хойш одоо бас нэлээ хэдэн жил завсарлаж хагаад хамаа ингээд одоо нэг болрынхаа найзуудтайгаа таарлаа. Их манай тунгаах маань их яах вэ тий. Одоо Цэрэн даваа байсан тий. Цэрэн даваа байсан. Ер нь бол 91 онд нэг англи дууны тэмцээн гэж болсон. Англи дууны. Тий. Тэн дээр болдог байсан. Тэн дээр би нэг ачаалсан. Юу хамт болол. Тэгээд болгоомж танилцсан. Тунгаа, Цэрэн даваа. Тэд нар бас нэг дуу бол. Энэ хоёр. Тий. Одоо харамсалтай манай тунгаа энэ хоёр дэс тэнгэртэй байсан. Яг бас өгүүлдэг юм аа. Тэгээд Цэрэн даваа байсан. Цэрэн даваа маань одоо Америкт болтой. Харин тийм бил. Тэгээд тэдэрт танилцаад тэгээд тунгаа наастай бүр айгу ойр татсан тань. За ингээл манай ажил дээр байшгаал хүрээд. За хоёул баах юм боо халаал. Танаа нийлнэ гэж хэлдэг. Харин тий. Тэгэл тунгаа чинь тийм яг итгээд дүү маягийн тийм оосхол. Тэрнээс надад их таалагдсан. За нөгөө чойны шүлгэмэл гэж. Өөрийнх нь стил бас нэг тийм. Тэгэл тэр нь бас намайг татсан. Тэгээд 93 онд тэднийх нь нэг тоглолт хийхгүй юу? Тэр үед би болгоомжт ороогүй байсан. Чи сол гитарч нэг тоглолт. За тэгээд нэг хөгц болж чадчих одоо хаан баг болсон. Тий. Тэнд хүслэн гэдэг нэртэй лөө тийм тоглолт хийсэн.
Тэгээд тэрэнд би сол гитар ороод. Тэгээд тэрэнд орчоод тэгээд байж бүр 96 7 оны үед Тунгаа Солонгос явчаад ирсэн байсан. Нэг дундны Солонгос явсан. Энх үед Тунгаа ирж Солонгос явал. Тэгээ ирээд над руу холбогдоод за юу вэ? Тоглоё. Юу тоглох яах вэ хүү. Тэгээд би ч шал мөр хөгжим биш шал өөр юм болчихсон. За тэг яаж яах вэ? Тэр үуч нөгөө ер нь бол хэцүүсэн шүү дээ. Нийгэм даяар те. Энэ болгоо юу их юм мэдэхгүй. 90-ад оны үед ер нь бол хүн болгонд нэг тархинд нэг юм онцлог яах вэ ийх үү цаашаа яаж амьдрах вэ яах вэ ийх үү те. Тийм би тэгээд нэг хэсэг би ч багшийн мэргэжилтэй. Тэгээд нэг сургуульд нэг хэдэн сар багшлаа. За би ер нь багш болохгүй. Энэ миний биш юм бэ. Би биш юм байна гэдэг. Тэгээд за хувийн юм юу хүү гэд ер нь бол нэг тийм ойлгомжгүй болсон үед Тунгаа хэвлээ юу яа. Хөгжмөө тоглоом болов. За тгийх. Тэгээд хөр нэмэгдэл гурлаа. Вах явбод. Энэ зэрэг баар маарнд ингээл гурлаа яа. Зарим газраас нөгөөд. Та хэдийн дуулж байгаа тус хүмүүсийг ерөөсөө яахгүй байна. Сэргээхгүй байна. Бараг манай баарны хамт хүмүүсийг үгүй гаргасан. Яс сэтгэлээр унаад. Нэр хэрэг алгаа юм байна. Тэгээд жоод Монтовс гэдэг нэг компани танаа хамтлагч ивент гэдэг. Ийш дээ нэрээ санал. Тэгээд нөгөө Тунгаа ирэхгүй. Тэдний компаниар хөгжмийн зэвсэг мэмсгэднээс ахуулаад. Тэгсэн чинь би зөрөөд хийж байгаа зүгээр студийн тоног төхөөрөмж ахуулсан. Бид нар одоо нэг газар тоглоод яах гуруулах юм те. Студиач бол ингээд тэгээ сонирхолтой дөрөс тэр чинь 95 онд сонирхон байгуулагч. Сонирхол дээр очиж Дашка халуун вирус баг зөвлөгөө аваад ийм хэрэгтэй юм. Тэгээ нөгөө Монтос компани эзэн урагшаа Сингапур явахт нь за ийм гэдэг хөгжмөд авчруулаад. Тэгээ нэг студи жижиг студи. Одоо ангаахын тэнд үсттэй. Тэгээ нөгөө эмнэлэг гэгэрл орж. Тийм гэгэрл орж. Тэн дээр л анх юу яагаад. Тэгэл нөгөө сонроос өөрсдөд байхгүй. Сонор ч тэгээ бас үнэтэй штэ. Тэгэл жижиг хамтлагч манайхаас шаваад. Бид нар юу нөгөө уран бүтээл мэтэл байхгүй. Халдуурыг. Яарын санд штэ. Одоо 50 дахь ярианы ихэнх ч гэсэн дурдсан дээр олон замаар үждэг адат эднэрийг чинь та нар бас оруулж ирэл. Тэр үуч адат гэдэг нэг одоо нэг хагас дижитал юу л дээ 800 цантай. Тэгээд манайд нэг үсэн 175. Тийм шүү дээ. Танайх нөгөө Аруна эднэс аваал тэгэл хааштай ингээд нөгөө MD нэг адат гээл. Тэгээд микрофон сахаад нэг юм бол тий. Их чинь танахт арай өмнө танахаас арай өмнө 175-аас арай өмнө манах юу аваад тэгэл бичлэг хийгээл сүүлдээ нөгөө хамтлаг биш зүгээр студ болоо хүрсэн. Би яг тэгээ сандын танахаа яг студидтэй болоод тэгэл болор хамтлагийн нөгөө одоо алдарт нэг дуунууд маань бүгдээрээ араасаа түүж эхэлсэн шүү. Тэгээ ерөнхийдөө гол нь студид төсөөлж дуунуудаа гаргах нь юу байхгүй. Тэгээд блогийн клип гараал тий. Блог ариухан бүсгүй. Ариухан бүсгүй саяхан би сонсоод бүр нулимс цэйлгэнээд. Тэгээд би ухаан орсон юм шиг за энэ оргил ахтай холбогдъё. Яарлаа нэрээ хоёлоо гэл. Тэгэл тэндээ холбогдсон шүү. Үнэхээр сая бол Багтаригийн лайв сешн дээр тайд маань бас та нэг 3-4 дуу дуулчих. 6 дуу болсон тий. Тэгээд үнэхээр ариухан бүсгүйгийн онгот ямар гоё дуу вэ. Би энэ дуу нэг маш сайн санддаг байхгүй. Манай Тунгаахын дуу шүү дээ.
Тэгээд бас л нэг цаасны өөдсөн дээр үгийн тавс түүхийн ярьж илээ. Сонингийн өөдсөн дээрээс үгийг хараад зохиогчийн нэр нь байхгүй. Хэн зохиосон мэдэхгүй нэг юм амар гоё дуу тий. Аян. Тэр нөгөө тунгаа тэгээд англи дууны уралдаанаас хойсон тэгэл байсгээл манай ажиллаар би ч нөгөө гадаад хэлний дээд сургууль төгсөөд тэндээ нэг арга зүйчээр орцсон өрөө мөрөөтэй байсан. Тэгэл тунгаард арай баахан боо халаа. Тэгээд ийм дуу бичлээ. Тэгээд сонсоод 91 он шүү. Би одоо 23 дүүртэй байсан. Тэгэл хоёлаа энийг яаж яах вэ гэл. За би байж байгаа би гэл. Өстөөч бодоод тэгэл ингээл гитар баа. Тэгээ хоёлаа тэрний найруулга хийж байгаа хгүй. За ингэж яваа. Тэгэл яг тэр найруулгаар бол одоо тийш дээ. 91 оны найруулгаар өөрөөр хийх гэхээр болцохгүй тэр нь л одоо нэг тэрийг хийгээгүй. Тэгээд юу яагаад өөр 10 хэд онд виза материалсан байхгүй. Наруудхаа юу яагаа тэр нэвтрүүлж байж та нэг манай нэвтрүүлгээр нэг дуудуулах. Тэгээд дуулахт бол эпилогч одоо зүүн шанаг болтол дуулсан гэдэг. Тэгээд за ариун хүмүүс үгээд нэг байгаа юм. Тэгээд би зүгээр хам нөгөө студиуд гитар гэж ингээд ямар ч нөгөө юу байхгүй. Микс мастер гэсэн байхгүй. Тэгээд баг гэдэг аваачаад илүүзэн гүйсэж нөгөө MTV байсан. Гүйс анхаа хоёр. Тэгээд очиод тэрийг баг гэдэг ингээд яагаал нэвтрүүлэгч дуусаад тэрээс чинь тэрийг нөгөө YouTube дээр тавьчихсан. Амар бичлэг. Тэрийг үл одоо хүртэл яваад. Харин би тэрийг үзсэн харин. Тэгээ одоо тэрийг нөгөө шинжилж юу юм л та. Танд үзсэн үү шинжилж бичнэ. Тэгээ найруулгын төсвөр л байна. За энийг бас нэг том үйл явдлыг дурдахгүй дурсахгүй болохгүй лээ. За энэ бол болор амтлагын бас түүхэнд бас том түүх амплагд концерт. Тий. Топ 10-д бид нар хийжсэн ш цөмөрөө бас хийсэн гэдэг юм л. Манай томоо маань ерөнхий найруулагч. Ерөнхий саунд инженер тий. Гоё дуурсан. Мэдгүй бид нар ханаас тайзан дээр болохоор сайн мэдгүй. Яг юу болсон бэ гэдгийг урдлаас бид нарт бол амар гоё дуурсан. Хүмүүс аяга өндөр үнэлгээ өгсөн. Гоё ч юм аппаратур гэж маруухан юм аа. Тий. Арчиг юу ийсэн шүү дээ. Тий. Одоо бол юм хөгжөөд гоё болчихжээ. Харин санаа зовхон бол. Тэгсэн 2000 он шүү дээ. Үнэхээр гоё тоглолт болсон. Тий. Тэгэд юу яасан шүү дээ. Биднес нөгөө UPS-ийн амьд амтлаг. Тэгсэн. Тэгээ бас томоо тэнд чинь нөгөө юуны юугаар одоо дууны найруулагч ажил. Томоо гоё дуурсан л та. Манайс ч одоо тэнд гал. Олтондоо л анхаарна үгүй. Бид нар ч одоо нэг 97-8 онд нэг тоглолт тэгээд манай студ байхгүй болсон. Тэгээ ерөнхийдөө таарсан байдалтай байсан. Тэгээ би нөгөө Leighton Croft гэдэг нөгөө Америк манай найз. Тэрнтэй би танилцаад тэр над дээр ингээд би нөгөө хиний болгоох нөгөө студ байгуулад. Бүрлээч ялгаах маань студ байгуулаад за чи ингээд юу яа гэдэг. Тэгээд ажиллаа тэнд байж хад Leighton Croft манай студ дээр би нэг ийм амт үүсэмтэй. Ямар амтлаг байгууллаа? Гүгүү. Ерөөсөө өөрөө бүх хөгжмөд бол. Тий. Бөмбөр авьяастай тий. Бүх юм тоглодог. Тэр чинь шашны хүн билүү? Биш шүү дээ. Юу штэ. Манай хүснэг 95 оны үед энэ Пискор гэдэг шүү дээ. Тий. Пискорын шугамар ирээд эхнэртэйгээ танилцаад одоо байна юм уу? Нутаг буцсан уу? Гэхдээ одоо Америкт байна. Америкт байна.
Яг нэртэйгээ энд л танилцсан. Баян Монголд маань хөрсөн. Пискорын шумаар экономик корпус гэсэн. Тэрний шумаар эхнэр жигсэн зүйл шумаар дэрсэн. Тэгээ хоёулаа тэнд танилцсан. Хоёулаа Баян Монгол хөвөрлөгчгүй юу? Амар ависта тэр лейсэн. Тэгээд хоёулаа танилцсан. Дуу могийн хичээл. Тэр үс нэг амьд бөмбөр хичээл. Би бичнэ гэж байх. Тийм бичээд. Тэгэл үш нийлж тоглоё гэдэг. Би газарлахнаа тэг яах юм. Тэгсэн чинь танаа найз дуу. Манай найз байгаа шүү дээ. Тэгэл тунган монгоо инхүү өстэй яриад. Энэ Америк нөхөр энэ баскетаар бөмбөр бүгдийн тоглолт. Өөрөө бөмбөртэй. Тэгэл нөгөө хоёр чинь бас шал өөр юм ботцсон. Тэгэл нөгөө хоёр чинь бас ятгаал. Тэгэл нийлээд баар маань чамаг тоглох. Тэгэл юу яагаад. Нөгөө хоёр чинь оруулж авал. Тэгэл манай тунгаагийн найзын ажил дээр нь офис дээр нь шүү дээ. Бөмбөр хамгийн маачч заас баахан бэлтгэл хийгээл. Тэгж байгаа бол нөгөө River Sounds гэдэг дөнгөж байгууллагатай. Тэгэл би тэд чинь тэгэл тэнд эхлээд нэг энэ 40,000 төгрөгийн жижигхэн кафенд тоглож эхлэв. Тэгэл River Sounds тоглоод гал. Тэгэл ер нь цаашаа тэгж явсан шүү дээ. Манай Батболд маань хизээрээс орсон. Батбол бол урд нь орсон шин. Тэгээ манай энэхээр тунгай бид гурав нийлчээд ер нь хамтлаг байгуулъя гэдэг. Тэгээ сүүлдээ нөгөө хамтлагтаа нэр өгөх яахгүй. Тэгээ сүүлдээ зүгээр танаа болгын нэрээр явъя. Тийм шүү дээ. Тэгээд заа гэдэг. Би ч нөгөө нэг юм дуу болгоныг дуулж чадахгүй. Хүн өөрийнхөө чадах юм. Бас тийм. Тэгээд өөр бас тунгайгийн дуунууд байгаад би тэрийг дуулах миний одоо нэг хоолойны юу диапазон хүрэхгүй тийм. Тэгээд дууч авъя гэл. Тэгэл баталтай явсан. За нөгөө эмэгтэй маань цогцлмоо юу? Цогцлмоо явахдаа ганц дуу дуулсан гэдэг. Би нэг л дуу дуулал тэгэл ерөнхийдөө нөгөө нэг чиний уруул гэдэг тунгаагийн дуу дуулахад нэг эмэгтэй одоо нэг юм ослол дуучин хэрэгтэй болоод. Тэгээд цогцлмоо гарч ирээд. Тэгээд яасан чинь цогцлмоо яг таарад. Тэгээд тэр дуун дээр л яваа. Яг тэр 98 оны концерт тэр өсгөн хугацаанд яасан л доо. Тэгээд 2000 онд сонгуульд монголчуулаад яа гэж одоо юу яагаад өдөө ингээл тоглоо сонгуулийн баа. Тэгээд Улаанбаатар UBS дээр чинь тэр нөгөө нэг юу амплаг тоглолтын бичлэг хийгээд тэгээд тэрнийхээ дараа шууд топ 10 дээр амплаг концерт хийгээд. Одоо тэрний бичлэг байд юм уу? Уг нь байгаа. Видео. Уг нь байгаа. Нөгөө одоо энэ Хэрогийн Баатраа шүү дээ. Тий. Баатраа байх шүү. Тэгээ Баатраа аха бичлэгч байгаа шүү гэдэг аваараа гэжсэн би тэгээд нөгөө ингэж явсаар одоо тэгээ байгаа мó юм. Тэс одоо дээр үе юм чинь юунд хальсан дээр л үчигдсэн мэт. Тэгээд Баатарч хариуцлагатай тэгэл фондлол авцсан л байх л та. Тэгээд би яагаад энийг асуугаад юм чи одоо ингээд уран бүтээлчд маань танаа хамтлагч гэсэн бас үн тоонд орно. Хуучны архивын бичлэг, за хуучны студийн бичлэг гэр юмнууд маш их танаа үеийн хамтлагч гээцсэн байдаг. Тэгээд нэггүй зангаасаа шуулаад тэр юм уу те орхигдуулсан. Гэвч эн чинь бас нөгөө чанар мууч гэсэн шаардлага хангахгүй ч гэсэн энэ ч бас history маягаар байж ах ёстой гэж боддог гэдэг. Тийм учраас энийг хөөцөлдөж олж аваараа хэрэг байдаг бол харин тий. Таны хэлсэн тэр гоё мэдээг бол маш халагдчих хүлээж авч байна. Бактерийн залуучуудтай нийлээ та ингээд гоё пенс альбом хийх юм бол үнэхээр бас таавч хийгээрэй гэж хүсэж байна. Болор хамтлагийн яг өөрийнх нь бие даасан альбом бол байх ёстой гэж боддtiin би бас.
Нөгөө би одоо 89-оос 93 онд зохиогдсон болрын дуунуудыг 15 онд зэрэн даваагаар хоолойг бичиж аваад үлдээгээд тэгээд найруулга нь хийгээд бэлэн болсон байна. Оо за. Тэгээд одоо болрын анхны CD болох нь одоо пенз болох. Одоо сая хийдэг байгаа. Манай бүдлээч инх хоёрын эхнэр нараа бит хоёр яриад за бас хүмүүстэй ярилцаад пенз болох нь яах нь вэ гэдээ яриад Маш зөв. тэгээд тэр бол ерөнхийдөө цомгийн ажил дууссан Маш. тэгээд одоо нэг хэвлэлтийн асуудлыг арай шийдэг ямар ч энэ жилдээ багтчих болол гэж найдаад байна. Маш. Энийг сайхан мэдээ байна. Тэгээд тэрийг яачаад дараа нь бас хоёр дахь CD-гээд хоёр дахь цомог гэж ярина л за одоо бидээс CD гэдэг цомог гэдэг юу ойлгоцтой болсон. Тэр хуучин сэтгэл одоо чи фэнс гэдэг тэнэр ярьдаг болчихсон. Дараа нь юу ч болох юм байна тийм. Тэгээд хоёр дахь юуны юу гэж яад явна. 12 дуутай ямар ч л ихний зэрэн даваа дандаа бүх дуугийн төвс 12 дуутай нэг юм цамаг бэлэн болчихсон. Тэгээд хэвлэлтийн ажил нь яг юу болох нь бас сайн шийдэгдэг. Мэд. Харамсалтай нь ингээд болрын хамтлагийн бас нэлээд хэдэн гишүүд маань бас таны илгээр тийм дээшээ явцсан байна л да. Найзуудаа их санаж байна уу? Багт хүний амьдрал гэдэг чинь нэг юм өгнөх шүү дээ. Миний бас нэлийн хэсэг нь одоо хамгийн өөр байснараа манай бүрлээч хунгаа энэ хоёртаа ингээл хамт өнгөрсөн болохоор чинь тэгэл хүний амьдрал тэгэл Арай л эрт явцсан. арай л ихтэй айгуу муу Хар залуугаар. Тэгээд бас харамсал төрүүлээ. харамт харин тэгэл тэр чинь тэгэл хүний амьдралтай адилхан нөгөө сорон зай хайлтанд бичдэг. Ингээл бичигдээд үлдчихсэн байгаа шүү дээ. Тэгээ санахгүй байж болохгүй Тийм ээ. Заамарчсан найзууд нь таныг бас дээрээс хараад найз маань юм хийж байгаа юм байна. Ямар ч урлагаасаа салаагүй юм байна гэдгийг бол тэтгэврт суучаагүй юм байна гэж баярлал итгэл байж байгаа багтаа л гэж бодож байна. Тэгээд оргил ах маань бас зочноор ирсэн юм чи бас нэг сэдвийг би бас аавч хүндий гэж бодсон тавчхан. Оргил ах маань одоо ингээд залуугаасаа хөдөөхээр явж сайхан байглаа хайрлаж шүтэж за дээрэс нь анги өрөө буюу тэр дотор одоо загсан дэх явдаг хүн. Тэгээ ойрд явж гин өө сайн нэг яваад ирсэн сорог гарсан уу тий. За би ч одоо нэг хэсэг өвчтэй байл шүү дээ. Дараа. Улгаараад. Би таны хөрмийн ордны студид орсон чинь тэр студи биш бараг ангийн дэлгүүр шиг хэмрээ орсон шүү дээ. Засны толгой ингээд яцсан тий. Тэгээ бөө өгөөш мөгөөш уурга мишок майхан гэл Тий. ай чи дэлгүүрт ороод ирсэн. Тий. Тэс нөгөө бэртөө очоод тэдний чинь байхгүй болохоор ажлаараа л авчдаг байхгүй. Мишокч майхан захнаа. Тэгээд чи юусэн ингээд өвчин болчихдог байхгүй. Тэгэл баг нөгөө юу ингээд бодолгоо. Би ч нэг хэсэг хард 2 удаа засанд жилд одоо хэд ч явдаг тийм. Явдаг байл шүү дээ. Залууч бас. Залууч явсан. Тэгэл одоо тийш явчих байна. Тийш явж үзээгөө тийш ингээд явах юм. Тэгэл Монголын ер нь зүүн баруун хойд урагшаа бүх голыг дуусгасан. ер нь нэртэй бүх голыг дуусгасан. Аа. За нэг ховд мовдын тэр юу бол ховд гол байдаг л үү. Тийм. Тэр гол молууд явж үзээгөө. Ховдын бас нэг алдартай голод байдаг шүү. Цон оройн гол. Ховд гол гэж байдаг л болгон гол юу лээ. Бид нь явж үзээгөө. Тэсч нөгөө нэг амар нэрт загсны хувьд нэг амар нэртэй биш. Тэрээс бол баруун зүггүй одоо хисгэд тэнгис тэгээд дэлгэр мөрөн чулуу эдэр сэлэнг хоошоо зэлтрийн гол за ийшгээ зөвхийн гол тэгээд онон хэрлэн гэд ерөөсөө орхон халах болж халах бол бүгдийн явсан. А тэгээд арай
Би бол зүгээр даруйд бас асуу гэж байдаг. Хүмүүс ингээд над чиг бас хуваагддаг л байна. Нуурын загасчлалт, голын загасчлалт аль нь илүү танд гоё? Нуурч айгүй хэцүү шүү дээ. Таамаглахад айгүй хэцүү. Хайж болоход хэцүү. Яг нөгөө загсын загас тэгээд нөгөө нуурч нэг юм юу болохоор голч нэг сонирхолтой байдаг. За ингэж яваад за урсгалын юм байна. Энд дээр ингэж төгсөж байгаа. Энд дээр харгаа өснө. За энэ боргоо өснө. Тэрний хөлн доорны юм байгаа юм ч гэдэг. Хүн чи өөрөө нэг толгой ажиллаад. Тэгээд дээш доош уруудж явдаг. Хүний нэг одоо юу. Нуур бол одоо тэгээд хэцүү шүү дээ. Ханаас нь барих юм гэдэг. Яаж тааруул нэг барин тий. Болохоо тэгээд ер нь голоор би бол нуурн дээс ганц юмс үгийн нуурс нэг эдэн зурхаа байж. Зурхаа нэг соом мод. Хазаа бишээ. Хараш гэлээ. Тийм л юм байж. Тэгэл орчвол голоор голны илүү сонирхолтой. Тэгээ бас голчийг сонир шүү дээ. Би сая хүнээр бол нөгөө янз янзын ааштай. 7 сарын ихээр увс яваад баруун 5 аймгаар яваад ажлынхаа залууч сайхан явсан. Ингээд бас ажлын газрын залууч та юм авч. Яа. Тэгээд явж ирсэн чинь эдгэр дээр нэг жоохон шийдэж байгаа л. Ахын хөөсөн юм тийм шийдэж байгаа л. Тэгэл ярагс нуур дээр ирсэн чинь машин маань нэдрээд. Тэгээд тэнд 2 хонох болоод тэгээд яаж зүгээр баг. Урталт нь хойдолт нь. За. Нөгөө ямар хэцүү байдаг юу лээ. Юу штэ. Нэг буудлаа идэв штэ. Тэ хуучны. Тар тэрэмс. За. Тэгээд тэнд очиод нутгийн нэг бандтай танилцаад тэр нэг амжиргаагаараа надад үйлчлээ. Тэгээд яргас дээр нэг 2 хоног сайхан загасчлаа. Өмнө гидээ бол яриулсан. Нутгийн үнээр ийм юм байг. Сугассан. Ирчин л байд юм байна. Нэг улмаагаа үржүүлсэн, нутгшуулсан гэдэг бас нэг бас сугасны төрлийн нэг загас байна. Тийм үү. Тэгээд тэр чинь сугас чинь бол багадаа л 50-60 санж юм байна. Тийм шүү дээ. Том метр зэтэр хүрдэг. Тийм. Сайхан нутаг байлаа тэгэл гоё шүү дээ. Би яг хэрэгстэй онгоцоор нисчихсэн яг очсон. Яг уснуур дээр очсон. Байгалийн үст үнэн тасрах. Тэгээд яг гоо ингэ нэлэнкүүдээ манай Монгол орн явааж ирсэн сайхан л да. Гэхдээ яг таны заавалчгүй дотроос чинь дуулаад идэг. Таны заавалчгүй нэг даллаад идэг. Аль нутагт илүү гоё. Би ч өөрөө одоо юугээр ч юм уу нутаг ч юм уу. Маань архангай хүн. Архангай л яадаг шүү дээ. Дууддаг шүү дээ. Хаяа нэг яд жилдээ нэг очимаар санагдал. Би тийм төрөөгөө ч гэсэн. Төрсөн шүү дээ. Би чи юу вэ? Цэцэрлэг хот төрсөн шүү дээ. Аймгийн төв дээр. Аймгийн төв дээр. Манай маань архангай их тамирын хүн л дээ. Тэгээд тамирын гол, ядуутын гол, төсөрийн гол, сомон тий, чиний гол, бүдүүн нарийн гिचгэн гэл урд хойд тамир архангаалч бас их нь архангаас их явж байгаа. Тэгээ явахаар нэг л гоё байдаг шүү дээ. Би одоо жижигхэн явхан бахта манайх нүгөө тогтд ирсэн. Тэгээд одоо хүний унсан нутагч гэдэг юм уу нэг л гоё байдаг шүү дээ. Тэгээд гэхдээ ялгаагүй дээ тэгэл ингээл хөвсгөлөөр сая хөвсгөлөөр явж байгаа баах. Дэлгэр мөрөн сэлэнг. За сэлэнг бол ч баян нот. Сэлэнгийн булган сэлэнг бол гайхамшиг. Тэгэл явсаар нөө нөөцөд загчлал. Одоо сүүлдээ тэгээд нэг юм болчихсон. За нэг хэсэгт загс амар болчихсон. Сүүлдээ нөгөө загсаа барай буцаага тавих нь юу. Ер нь бол тэгэл аль болох загс барихгүй. Тийм. Тэгээд нөгөө гоё аялаад
Тэгээд загс нэг дэгэнд орчоод байж. Тэгэл барил буцаад тавьчих. Яг уу яг таны хэлдэг зөв л дээ. Тий. Би ч гэсэн тэгэл залуу хөхтөл санаал аваад нөгөө өөрлөгөө нөгөө шоу нөгөө хоо зөөд гэдэг шиг л дээ. Ингээл яг тэрнтэй адилхан байсан. Одоо сүүлийн үед бол тэгэл тийм барил буцаагаа тавьж чинь. Хүн хотоодныхаа хэмжээгээр л юу. Тийм. Ямар их зүгчээ өөртөө нэг ганц заа жарахаа нэг шараад ичвэл гуйж дуулж байгаа болж байгаа. Тийм бол ингээл алдуурч хяд байгаа шүү дээ. Юу одоо дээр үуч бас нэг амар загас барьж зардаг мард хүмүүс. Эрэг үрчин ам зогоод хүмүүс зөндөө байгаа. Наймаа. Тэ ер нь бол загсаар амтан алж амтлаа зогоно гэж бол хэцүү шүү. Ер нь бол нэг хоол болохгүй. Хоол болохгүй. Зүгээр л сайхан яг нөгөө байгалаараа баясаал загс барих юу ч нь процесс шүү дээ. Тэр чинь гоё санагддаг бол буцаага тавьчих. Загс барихын нэг онцлог юм байхгүй. А чи анд дуртай бол нэг буудаад тэрийг буцаага тавиад болохгүй шүү дээ. Ямар тий загс дэгэнд орлоо бол буцаага тавьчих. Яа нэг бугсаага буудчих тэрийг буцааж тавина гэж байхгүй. Тэгвэл шарахт нэг бол тэгээд талигч болно шүү дээ. Тий. Тэгээ шарахтуулсан юм чи одоо гүйцэхээс замгүй тэгээд. Тий. За. Найзуудаа манай подкаст өргөжлж байна. Та бүхэндээ дахин санаа болгоод манай өнөөдрийн зочноор Болор хамтлагийн гишүүн хөгжимчин дууч Оргил ах маань оролцож байна. Тэгээд манай подкаст хэлгээ үзэж байвал лайк дараарай, та бүхнээс дэмжээрэй гэж хүсэж байна. Мөн боломжтой шеэрлээрэй, цааш түгээгээрэй гэж хүсэж байна. Ерөнхийдөө танаас асууя гэсэн юмнуудаа ерөнхийдөө асуучлаа. Тэгээд яг дотор захнаас CD альбомны талаар бол та өөрөө сая дэлгэрэнгүй ярьчихлаа. Нэг бол би маш их олон хамтлаг дээр хамааруулж байнга асуудаг, хэлдэг. Ялангуяа 80-аад оны сүүл 90-аад оны их үеийн хамтлагууд бүгдүүлсэн, ягдүүлсэн. Энийг ийгээрээ гүйцэтгүүлээрэй л гэж хүсмээр байна да. За чадвал тэгээд CD альбом ч гарч гоё бүрийн хэмжээний гоё. Харин тийм ч тавиарай. Тийм. Багч болов гэж наадад. Тэгээд ерөнхийдөө цаг хугацаа чи юм би ч их буянхан подкаст хүмүүс ч их уртын үцгээ байлцсан. Ориглахаасаа би өнөөдөр подкастынхаа төгсгөлд яг нөгөө зочдоос уламжлж болгож асуудыг асуултаа асууд хоёлын өндөрлүүлье. За. Таны хувьд ажиргал гэж юу вэ? Яг тэ ажиргалыг яг нэг хэмжиж болдгоо. Өнгөрсөн цаг дээр л одоо би жаргалтай байж л гэж бодхоос биш. Би нэг жаргалтай байна гэж боддгоо юм шиг. Өөрсөд өнгөрсөн он ч юм уу. Би тэр үед аз жаргалтай байж. Тэр энэ цаг хугацааны тийм юу байдаг юм шиг. Тэгэл ер нь бол хүн хүснээ хийгээд байна. Гэхдээ хүн болгоны амьдрал өөр. Зарим нэстэй одоо арайчтай гэмээр амар амьдралд бол. Зарим нь тэгээд нэг одоо нэг аян сэтгэлэн ээж аавын хөрөнгөн дээр төлдөг амьдрал байна тий. Өөрөө тэмцэж одоо ажиллаж хөдөлмөрч олж авдаг тийм ажил гэж байна. Олон янз штэй хүн хизээч яаж хичээгээд өөр хүний амьдралаар амьдрна гэж байхгүй. Хүн болгон өөрийнх нь амьдралын тусдаа. Тэр хүний тэр амьдрал ямар замаар явсныг бол тэр хүн л өөрөө мэдж байгаа тийм. Тэр бол харьцуулшгүй нэг үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл баг гэж бодож байна. Ганцхан зүгээр ер нь бол хүн өөрийнхөө хүсэж байгаа юмыг хийгээд тэгээд хүсэлтэн биелэхгүй зүтгэх хэрэгтэй. Зүтгэх хэрэгтэй. Тэгжиж чи өөрийнхөө хүснээр амьдрал өгөхөөс тэгээд одоо бас тийм үг хардаг. Ялангуяа одоо хүүхдүүд чинь зарим нь эцгэх нь ингээл хамаг амьдралын ингээд яачдаг, урдан зурцдаг. Тэгэл нэг юм тэр бол амьдрал биш гэж хэлэх нь хаашаа. Тэгэл амтгүй шүү дээ тий. Яг үл. Гоё амьдрал гэдэг чинь хүн зүтгэж хичээж байлдаж заримдаа цусаа урсгаж ингэж явчих олон амьдрал их гоё амттай байдаг.
За маш их баярлалаа. Тий. Нэмж хачирлах зүйл алга. Ингээд таны ажирлын тухай бодвол ихээрээ бас юм бодогдуулж байна. Маш их баярлалаа. Тэгээд ориглох та юуны өмнө ингээд ийм завгүй үедээ урилга хүлээж аваад ирсэн маш их баярлалаа. Тэгээд танд болоод танай гэр бүлийнхэнд хамгийн гол нь гэр бүлийн хийх хүсмөр байна. За гэр бүлийн их багт бол бус нь бол болно доо. Тэгээд ориглохтайгаа би та бүхнийг гоё шинэ уран бүтээл за магадгүй нэг альбом, пянз тэр маань гарсны дараа бас дахиж уулзуулнаа. Тэр үед бас бид хоёр гоё юу гоё бүр бодор хамтлаг уран бүтээл гүн орж бас ярина. За маш их баярлалаа. За тэгээд өрсөн энэдэс маш их баярлалаа. Атавлаа. Уулзаг уудсан биш. Харин тий хизээч үлээ нөгөө хурмын ордны хол байх чинь. Цогтойхтой явал орсон. Тэгэл манай цогтойх бас гитарыг сонирхон тэгээд тийм өөрөө чинь хэн блэ цогтой гэдэг. Өөрөө тэгсэх би энэ таны үеийнхэлтэй тэгээд тийм би намайг нэг оргилтой танилцуулаад өгөөч. Өөд аваа яваад аа. Тэгээд явж орж ирсэн. За. Бас ребак тань шиг. За. За маш их баярлалаа. Бид хоёртай хамт байж багийн хугацааг бас дурсамжаар аялсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар түр баярлалаа.